Хай өнөөдөр ногоон уур амьсгалын гийн тухай ярина. Гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалттай байгаль орчин дээртэй болон хүн амт хэрэгтэй бидний аж ахуй амьдралыг сайжруулахаар ийм төслүүд олон орж ирдэг ч гэсэн бас нэг хүмүүсийн анхаарал төртөдөөдгөө ер нь бол тэгсгийгээд нэг хаягдаад мартагдаад замхарчдаг юм шиг ер нь санагдаад идэг. Тийм болохоор Монголд бас хэрэгжүүлсэн болоод хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим нэг төслүүд болон боломжуудын тухай ярьсан нь зөв юм шиг санагдсан. Тухай ярихыг бол ерөнхийдөө асуухад зөвшөөрсөн байгаа. Тийм болохоор ер нь сайтн дээр нь байгаа мэдээллүүдийг ярьж болно гэдгийг зөвшөөрлийг надад өгсөн. Энээс цаашаага болохоор би сайн нэгт мэдгүй байна. Хоёр талаар бас тэр талын төлөөлөгч нар нь Монголд байдаг учраас тэднэртэй холбогдоод илүү мэдээлэл авсан зүг байна. Green Climate Fund буюу ногоон уур амьсгалын сан нь болохоор Монголд зориулж ер нь 10 төслийг бол гаргаж байгаа юм билээ. За нийт 437 сая $10 ашиглах боломжтой санг бол ингэж хуваарлаж өгсөн. Энэ төслүүдийг харахад болохоор 3 төрөлд хувааж авч үзсэн байна. Adaptation буюу сөрөг нөлөөллийг бууруулах, хоёрт нь adaptation буюу дасан зохицох байдлыг сайжруулах, орчин нөхцөлийг сайжруулах, гуравт нь зөвхөн байгаль орчны асуудлуудаас гадна гендерийн эрх дэвш байдал, хүний эрхийн асуудал, за эрүүл мэнд, бусарч боловсрох, санхүүгийн асуудал гэх мэт иймэрхүү асуудлуудыг цогцоор шийдэх байдлаар төслүүдийг ангилж авч үзсэн байлаа. GCF дээр очиж шууд төслөө бариад бол санхүүжилт авах ямар ч боломж байхгүй. Үйл ажиллагаагаа банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж явд юм байлаа. Монголын хувьд болохоор худалдаа хөгжлийн банк сая 20 оны 4 сард энэ эрхийг авсан бол үүнээс өмнө Хас банк энэ байгаль дээлтэй төслүүд дээр санхүүжилт олгох эрхийг авсан байгаа. Төлөөлөгчдийг бол энэ сайтн дээрээ дурдаад өгсөн байдаг. Тэгэхээр энэ хүмүүстэй холбогдоод яаж төслөө сабмит хийх вэ? Яаж боломжтой нөхцлүүд нь юу байгаа гэдгийг илүү дэлгэрэнгүй сайн ярьж өгөх байх. Яг CSF-ийн Монгол хэсгийг хариуцсан бас хүмүүс байгаа юм байна. Энэ хүмүүс рүү мэйлээ олон төслөө явуулаад тусламж авах хангалттай бүрэн боломжтой. За энэ бүх санхүүжилтийн эхлэл байсан гэж хэлж болохоор GSF, BRT, SEFF-ийн co-financing program буюу одоо тэд нар нийлээд сан байгуулсан. Энэ сангаараа дамжуулаад худалдаа, жуултуур, тээвэр, орон сууц, хөдөө аж ахуй зэрэг ийм салбаруудын бизнесүүдийг дэмжих зорилготой. Төслүүдийн шалгаруулах гол зарчим нь болохоор уур амьсгалын нөлөөллийг бууруулах, эрчим хүчний хэрэглээг багасгасан, эсвэл сэргээгдэх эрчим хүч ашигласан байдлыг бол шаардж байгаа. За ингээд төсөл хэрэгжүүлснээр санхүүгийн байгууллага, бичил, дунд жижиг бизнес эрхлэгчдийн одоо чадхыг сайжруулах, төслийн үнэлгээ, хяналт, гендрийн харилцааг тэнцвэржүүлэх, туршлага үлдээх зорилготой. Энэ дэр нэмээ 3 төсөл байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөөр холбоотой малчтын нөхцөл байдал уламд ороочж байгаа. Маллаа зүдэнд алдах ч юм уу иймэрхүү байдлаар ер нь малчид бол хотоос сутыг илүү бараадах болсон. Эхний хэсгийн сумдуудын бэлчээрийн даатц болон бэлчээрийн хэтрэлт санаа тавьж байгаа. Малчтын хувьд за энэ уур амьсгалын өөрчлөлтөөр төсвжүүлдэг зорилготойгоор эсвэл санхүүгийн байдлаар тогтворжуулах зорилготойгоор олон тооны мал үржүүлж эхэлсэн. За ингээд үржүүлээд явхад бол бэлчээрийн даатц зэрхээс гадна мэдээж дороотлын явагдана. Үүнтэй зэрэгтэй цөлөлтч явагдаж байгаа. Сумдуудад эрсдэс уур амьсгалыг давж чадхуйц ийм ногоон хотуудыг байгуулах саналтай байгаа. Нэмээд мал аж ахуйн тоог хязгаарлах замаар малчтын бүлгийг дэмжихээс гадна одоо хөдөө аж ахуйн үн цэнийг нэмэгдүүлэх, нэмэлт гарч байгаа дайвар бүтээгдэхүүнүүдэд одоо үн цэн шингээж тэндээсээ орлого олох боломжийг нь олгох ийм төсөл байгаа. Хоёрт нь мэдээж энэ асуудалтай зэрэгцээд Улаанбаатар руу
олон тооны хүмүүс суурьшаа ирж байгаа. Ингээд суурьшаад ирэхээр мэдээж дэд бүтцэд болон агаарын бохирдолд нөлөөлж байгаа нөлөө, орчны бохирдол, усны бохирдол гээд олон тооны нөлөөллийг үзүүлж байгаа. Тийм болохоор за энэ хэсгийг нь ногоон дүүрэг болгоё гэдэг замаар ногоон дүүргийн одоо ингээд суурьшаад ирсэн хүмүүсийг дэд бүтцэд холбох нарны буюу салхиныг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжийг нь сайжруулах гэх зэргээр яг энэ бүсдээ анхаарч ажиллах төслүүдийг харж байгаа. Энэс гадна аль хэдийн суурьшмал бүс буюу аль хэдийн барилгачдсан хэсгийг яаж сайжруулах вэ гэдэг дээр санаа авж байгаа. Adaptation дасан зохицол байдлыг сайжруулахтай. Сүүлийн 70 жил одоо дэлхийн уур амьсгал 2.1 градусаар нэмэгдэж эхлэе илүү. Үүнээс үүдээд бас гангачиг за хөрсний дороотлол зөвлөлт гэх мэт асуудлууд олцтой тулгарч байгаа. Гинжиглэхийг нь сайжруулах, нөхцөл байдлыг сайжруулах үүднээс тагуурын мэдээллийг хүргэх одоо усны гарцгаанаага гарсан бүтээгдэхүүнээ хэрхэн зах зээл нэвтрүүлэх боломж байх уу, бизнесийг нь яаж хөгжүүлэх гэдэг зорилго дээр тэгэхээр 2030 он гэхэд Монгол орны хувьд сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний ашиглалтын 30% байлгана гэд тооцоолчихсан байгаа ч гэсэн одоогоор бид нар тэрэндээ хүрэх арай болоогүй байгаа. Mitigation буюу одоо сөрөг нөлөөллийг бууруулах энэ төслүүд дундаас яг одоо гарт баригдсууд байгаа яг төслийн хувьд гэх юм бол 10 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг өмнө говьд бол байгуулж эхэлж байгаа юм байна. Бизнес эрхлэгчдийн 90% жижиг дунд бичил бизнес эрхэлдэг. Энэ эрхэлж байгаа бизнес нь одоо дөнгөж эхэлж байгаа болохоор эрчим хүч байгаль дэлтэй байдлыг бодхоос илүүтэйгээр одоо санхүүгийн дарамтнд байдгаас гадна хэрэгжилж байгаа тоног төхөөрөмж нь хуучирсан одоо ашиглаж байгаа барилга нь ч гэсэн барилга байгууламж нь бас нэгдсэн системд холбогдоогүй утаа гаргах тохиолдол маш их байдаг. За хас банкар дамжуулж явж байгаа энэ хөтөлбөр нь болохоор одоо энэ жижиг дунд бизнесүүдэд болохоор энэ асуудлаа шийдээд анхнаасаа байгаль дэлтэй байдлаар байгальд ээлтэй төслийг эсвэл төслийн үед байгальд ээлтэй байдлаар шийдэж байгаа энэ төслүүдийг дэмжихэд бол гол зорилго нь оршиж байгаа. Зорилго нь нүүрсгчлийн багасгахаас гадна удаа эдлгээтэй бизнесийн модель өөрөө авах боломжтой. Дээр эмэгтэйчүүдэд энэ зээлийнхээ 50-аас дээш хувийг олгоно гэж дурдсан байсан. Дурдсанчлан Монгол орны хувьд 11 ашигт малтмлаас төлс одоо энергийг хамаардаг орны тоонд багтсан байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд Climate Investor Fund гэдэг нэртэй ийм санхүүгийн байгууллагыг үүсгэхээр зорж байгаа. Энэ олгодог хөгжлийн сан гэдэг байдлаар хэсэг хугацаанд явнагаа дээр 2 дахь үе шатанда яг тоног төхөөрөмж зэрэг нь бол 75% санхүүгийн тусламж олгох боломжтой. Энэ гаргаж ирж байгаа энэ хөгжлийн сан нь болохоор одоо зээл авах олон талын юм төвхтэй байдлыг арилгаж за байгальд орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүч ашигласан гэдэг төсөл байх юм бол санхүүжилт олгох боломжийг нь илүү хурдан даваа талтай болгож оруулж ирж байгаараа онцлогтой. Энэ засгийн газар, санхүүгийн холбоо, GSF-ийн хамтарсан одоо Монголын ногоон санхүүгийн корпорацийг байгуулж байгаа. За CIO-тэйгээ адилхан эхний шатанд болохоор орон сууцны зээлийн үйлчлэгийг үзүүлжэд нийт 3.8 сая тонн агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлж чадна гэж үзэж байгаа бол 2 дахь шатанда бие даасан байдлыг хараад шинэ хөрөнгө татах гэдэг юм уу иймэрхүү байдлаар санхүүгээ зохицуулаад жишээ ийм олон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой том байгууллага гэдгийг эндээс харж болно. Доктортой хөгжлөлийг дэмжин, ногоон хөгжлийг дэмжин юм санаагаа олцоод одоо яг төсвөө хаанаас босох вэ, санхүүжилтээ хаанаас босох вэ гэж байгаа бол эхлээд иймэрхүү байдлаар сайн төсөл бичээд хас банк болон худалдаа хөгжлийн банкнд хандаж болох юм байна гэдгийг эндээс хараад ойлголоо. Бизнес төслүүдээс илүү байгаль орчинд
ээлтэй ногоо хөгжлийг дэмжих эрчим хүчний одоо асуудлыг бас шийдсэн иймэрхүү төслүүд нь санхүүжилт босгох тал дээр илүү амар байдаг гэдг нь харагдаж байгаа. Тэгээ see you later. Bye.